нэгдүгээрт энэний хэрэглээ ихсэнтэй холбоотой байж болж байна. Хоёрдугаар аюулгүй байдал хангахдахгүй байгаатай холбоотой замун эцэгчүүд болон иргэдийн минь өөрсдийн хараа хяналт анхаарал боломж алдагдсантай холбоотой гэдэг маш олон хүчин зүйлийн нөлөөтэйгээр эдгээр гэмтлүүд маань улам одоо жилээс жил нэмэгдээд байна л да. Мэдээж одоо яг тийм өмнө нь биднээс одоо төдийлөн одоо энэ электрон одоо цахилгаан хэрэгслүүдийн цахилгаан скутер зураан те эдгээр биднээс төдийлөн нийт гэж масаар хэрэглэдэггүй байсан бол одоо ингээд бүх хүн хэрэглэж байгаа энэтэй холбоотой ч бас тав зүйлүүд гэмтлүүд маань нэмэгдээд байна л да. Тухайн зам тээврийн одоо хэрэгслээр хэрэгслэж явахдаа тухайн одоо тээврийн хэрэгслийг хэрэгжилж явахдаа одоо ямар нэгэн байдлаар зам тээврийн осод өртдөг, за машинд мөргүүлдэг ч юм уу. За эсвэл бол өөрөө явж байгаа иргэн одоо явган явж байгаа иргэнийг очиж мөргөждөг ч юм уу те. За энэтэй холбоотой за мөргөлдөх, хоорондоо мөргүүлдэг. За эсвэл бол зам тээврээс мөргүүлэх асуудал үүсдэг. За үүн дээр нь энэтэй нэг холбоотой яа гэхээр одоо зарим тохиолдолд настай иргэд одоо настай өндөр настай иргэд мөргөчгөр нөгөө иргэд маань за шууд ностой том гэмтлүүд авчдаг. За бага насны хүүхдүүд өөрсдөө нөгөө анхаарал болгоомжгүйгээр том тээврийн хэрэгслийн урдуур машин мөргүүлждэг те. Тэгэхээр бид нар зөвхөн инженеэр ойлгоод үзэх гэсэн тээврийн хэрэгсэл маань хэдэн тонн жинтэй билээ те. Тэгээд тэр ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр хамгаалах ямар ч гадны нөлөөллөөс хамгаалах хэрэгсэл хүчин зүйлгүйгээр өртөж байгаа учраас дандаа том хүнд механизмтай хүнд гэмтлүүд учраад байна л да. Хамгийн аздаагаар бодоход гоо сахнаар өхөрж байгаа. Тэгвэл цаашлаад юу болж байгаа хэлэг дэлүү гэмтэх гавл тархины том ностой гэмтлүүд хэвлийн том гэмтлүүд учрах энэтэй холбоотой одоо саяхан гэдэг одоо 2-3 хоногийн өмнө гэдэг манад ирэл бас амир эрсдлээ асуудал зөндөө байна. Тэгэхээр эдгээртэй холбоотой ностой эрсдлээ зөндөө маш их байна. Тэр 2025 онд болохоор 45/98/2025 гэсэн шинэ стандарт болсон байгаа. 2 дугаар тээврийн хэрэгслийн манд стандарт болсон. За энэ стандарт нь юу вэ гэхээр за L1-ээс L7 хүртэл 2 дугаартай тээврийн хэрэгслийн манд ангилаа өгч байгаа. За L1 гэх юм бол ерөөхдөө манай мопедийн төрөл хамаарж байгаа. За одоо энэ харагдж байгаа скутер энэ дугуй маань мөн адил мопедийн төрөл хамаарж байгаа. L1 ангил хамаарж байгаа. Энэ юу вэ гэхээр 50 км/цаг хүртэл хурдладаг. Моторын хөдөлгөөр нь 50 cm3-ээс ихэхгүй. За хэрвээ цахилгаан хөдөлгөөртэй байх юм бол 4 км-аас бага хүчин чадалтай байх юм бол энэ маань скутер мөн мопедийн төрөл хамаарч байгаа. За одоо бидний яг одоо гол яриад байгаа суран дугуйтай хүүхэд хөдөлгөөнд оролцоод байна. Хөдөлгөөнд оролцоо бэртэж гэмчил гэдэг байгаа энэ мэдээллүүд дунд хамгийн гол нь юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр бид нар өөрсдөө дөрмийн мэдлэг байхгүй байна. Дөрмөө хэрэгжүүлэхгүй байна. Дөрмөө мөрдөхгүй байгаад шалтгаалж байгаа. За тэгэхээр за суран дугуй мөн байгаа. За суран дугуй мөн болохоор саяны шинэ бид ангиллаараа болохоор L3 ангилд хамаарч байгаа. L3 ангил нь болохоор 50 км/цагаас дээш хүчин чадал гаргадаг. Мөн хөдөлгөөний багтаамж 50 cm3-ээс их мөн цахилгаан хөдөлгөөр дээр байх юм бол 4 км-с илүү хүчин чадал гаргадаг юм бол энэ маань L3 ангил хамаарч байгаа. Суран дугуй маань өвчлөө хамаарч байгаа. За суран дугуй маань ингээ хамаарч байгаа учраас суран дугуй маань мотоцикл ангилд ингээ хамааруулж бичиж байгаа. Тэгэхээр мотоцикл ангилд хамааруулж байна гэдэг маань суран гэдэг тээврийн хэрэгсэл буюу электрон дугуй маань улсын дугаартай. Тээврийн хэрэгслийн гэрчлэгээ онцлогоо даатгал онцлогоонд орцсон байхыг шаардж байгаа. Тэгээд дээрэс нь унж хэрэглэх жолооч маань 18 наснд хүрсэн жолооч төрхийн А үнэлгээтэй хүн маань хөдөлгөөнд цохих журмын дагуу хөдөлгөөнд оролцсноо гэж байгаа. Дугуйн зам байвал дугуйн замаар, дугуйн зам байхгүй бол зорчих хэсгийн баруун талаар хөдөлгөөнд чахаж оролцсноо гэж төрөмөндөө заасан баг. Энэ хуулийн заалт нь угаас өмнө байсан. За төслийн хуулийн 14-7-гийн 1 буюу тээврийн хэрэгчлүүд ирэхгүй үедээ тээврийн хэрэгчлүүд зөрчсөн бол 401-д торгодог ийм хуулийн угаас зохицуулалттай байна. За тэгэхээр 18 наснд би гэж хүрээгүй байна. Тэгээд тухайн ангиллын тээврийн хэрэгслийн унаа авчина гэдэг маань тээврийн хэрэгслүүд ирэхгүй үедээ тээврийн хэрэгслүүд жолоодсон гэдээ орчиж байгаа байхгүй. Тийм учраас бид нар эцэг ихтэй. Гэхдээ бид нар аль болох торгуулийн арга хэмжээ авахаас илүүтэйгээр эцэг ихтэн сануулгах арга хэмжээ зөвлөмж зааварчилгаа өгөх байдлаар бид нар ажиллаж байгаа. Мөн өрн талын цаг ирсэнтэй холбоотойгоор манай цагдаагийн байгууллагаас боловсролын байгууллага за тэгээд дээрэс нь гэмт хэрэгс өрчсөн сэргийлэх салбар зөвлөлтөйгээ хамтраад олон төрлийн рэл бичлэг мэдээлэл хууль дүрм журмыг таних чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж байна. За үүнээс дурдах юм бол боловсролын хэлтс рүү яг үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн стандарт журам эргэцэн орчинтой холбоотойгоор мэдээлэл олгох зарчмаар албан мэдээлэл зөвлөмжийг байнгын хүргүүлэн бидний гэж хамтран ажил сургалт соёнгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.